За улсын хурлын гишүүн сайхан самбууныг авилга өгсөн ба авсан эсхийг ачаалтын тэмцэх газар шалгаж байсан. За хэргийг шалгаж дуусаад одоо ямар дүн шинжилгээ гарсан түүний хариуг одоо танай телевизэд мэдэгдэн гисэн боловч за хариу гарчсан нийслэлийн прокурор руу явуулчихсан байгаа. Бид нар тайлбар яриа өгөх боломжгүй гэдгээ хэллээ. За бид нар харин нийслэлийн прокуророос ямар хариу өгснийг нь сонсохоор ирсэн боловч за хэвлэл мэдээлэл хариуцсан хүн ажил явдалтай ухраас одоо өнөөдөртөө одоо та бүхэнд хариу өгөх боломж алгаа. Эх 7 хоногоос иргэсэн тайлбарыг бидэнд хэллээ. Авилгатад тэмцэх газар сайхан самбуу гишүүнийг авилга авсан ба өгсөн гэж дүгнсэн үү? Ямар дүгнэлт гаргасан? Авилгатад тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн прокурор эрүү үүсгэх хэсэг талаар нь цагаалдлгүй мэдээлнэ. Эрхэм гишүүн өөрийг нь шалгаж байх явцад нэгэн сонинд ярилцлага өгсөн байна. Тэрээр өгсөн ярилцлагада сонины сурвалжлагч ярилцлагынхаа дундуур авилгачдын талаар надаас асуухаар нь би авилгачтай зэрэгцээ сууж байгаа гэд хэлчихсэн юм. Улсын хурлад авилга авдаг хүн байдаг. Гэхдээ бүгд биш шүү дээ. Миний аач гуч нар манай өвөө нүгэх алдар 76 авилгачийн нэг байсан юм байна гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Би авилга авдаггүй, бас өгдөггүй гэжээ. Уг нь түүнийг шалгах болсон шалтгаан нь сонинд өгсөн ярилцлагада би авилга өгсөн хүнтэйгээ хамт сууж байгаа гэсэн болохоор нийслэлийн прокуророос авилгатад тэмцэх газарт шалга гэсэн үүрэг өгчээ. Үүргийн дагуу авилгатад тэмцэх газар шалгасан байна. Баттай их сурвалжийн мэдээлж байгаагаар шалгах явцад сэтгүүлчийн диктофоныг ашигласан гэж байгаамаа. Гэхдээ шалгалтын явцад ийм ярилцлага өгсөн нь хэрэг хаашаа шийдэгдсэнийг тодорхой болгож байгаа юм биш үү гэх сэтгэгдлүүд манай шууд цагийн мэн сайт дээр байсан юм а. Тэрээр өгсөн ярилцлагада баяр цогт ганц сүх нарыг зарим хүмүүс авилгаж гээд байгаа. Тэднийг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэж. Мөн тэрээр цаашарахдаа авилгатад тэмцэх газар байгуулагдсан цагаас хойш авилгын эсрэг юу ч хийгээгүй 10 хэдхэн хүнтэй мөрдөн байцаах хэлсэн авилгыг илрүүлэх ямарч бололцоо байхгүй хэмээж авилгатад тэмцэх газар авилгатад тэмцэхгүй байгааг шүүмжилсэн байна. Шууд болор туяа мэдээллээ.